Эерэг бодол, эерэг сэтгэл зүй таны амьдралыг сайн сайхан руу хөтлөнө. Эерэг подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За бидний энэ удаагийн ярих сэдэв бол эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийн тухай ярина гэж. За сэтгэл судлалын шинжилгээ ухаанд сөрөг сэтгэл хөдлөл бол илүүтэй их судлагдсан байдаг. За учир нь сөрөг сэтгэл хөдлөлийн бие махбод организмд үзүүлдэг тэр сөрөг нөлөөнд голчлон анхаарлаа хандуулсан, өөрөөр хэлбэл илүү тухайн үед шийдвэрлэх шаардлагатай байсан асуудал гэсэн үг. За тэгээд мөн сөрөг сэтгэл хөдлөл бол хүний амьд үлдэх гэсэн хүсэл эрмэлзлийг хамгийн хүчтэй өдөөж өгдөг. Түүн рүү чиглэсэн хариу үйлдэлч мөн хүчтэй бий болгодог. Тэгэхээр энэ чиглэл рүү судлаачид илүү их анхаарал хандуулж ирсэн байна. Сөрөг сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй хор шиг сөрөг нөлөө их байдаг. За хүний оршин тогтнох хэрэгцээтэй шууд уялдаа холбоотой. Энэ талаас бол сөрөг сэтгэл хөдлөлийг сэтгэл судлалын шинжилгээнд маш их судалсан байна. Харин эерэг сэтгэл хөдлөлийг бол төдийлөн бага судалсан байна. Төдийлөн бас ач холбогдолтой, бас тулгамдсан, яаралтай биш гэж үздэг байсантай холбоотой. Харин сүүлийн 30-аад жилийн хугацаанд бол эерэг тэр сэтгэл хөдлөлийн хүний амьдралын сайн сайхан байдалд үзүүлэх тэр ач холбогдлыг өндрөөр үнэлсэн судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, ном бүтээлүүд, судалгаанууд бол олноороо хийгдэх болсон байна. Энэ бол үнэхээр бас ач холбогдолтой зүйл ээ гэдэг нь бол их тодорхой болсон байна. Сүүлийн 30-аад жилийн хугацаанд. Тийм учраас эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлтэй холбоотой зүйлийн талаар энэ удаа ярина. За ялангуяа эерэг сэтгэл хөдлөлтэй холбоотой зүйлийг илүү их онцолж бас ярих болно гэсэн үг. За Корнелийн их сургуулийн сэтгэл судлаач Алис Ийсэм гэж эрдэмтэн эерэг сэтгэл хөдлөлийг хамгийн анх судалсан судлаачдын нэг. За тэрээр баг зэргийн л гэж байгаа. Баг зэргийн л эерэг сэтгэл хөдлөлийг мэдрэх үед хүний бусад хүмүүс туслах магадлал өсдөг. За уян хатан сэтгэдэг, асуудлын шийдлийг амархан олдог. Өөрийгөө хянах чадвар нэмэгддэг гэдэг ийм олон ач холбогдолтой талуудыг олж тогтоосон юм судалгаа хийсэн байна. За нийтийн үйлчлэгээний газар яг үйлчлүүлэгчид ойчрлоод ч юм уу зогсдог хэсгийн аль нэг хэсэгт нь шалан дээр зооснууд тавьсан байгаа юм л да. Тэгээд тухайн зоосыг олсон эсвэл олоогүй үйлчлүүлэгчдээс ямар хариу үйлдэл үзүүлж байгааг ажигласан. За улмаар хариу үйлдэл дүн шинжилгээ хийхэд зоос олоогүй хүмүүсээс зоос олсон хүмүүс нь эргэн тойрны хүмүүст туслах магадлал, тусалж байгаа байдал бол түгээмэл ажиглагдсан. Тухайлбал хажуугаар нь өнгөрсөн хүний авч явсан зүйл газар тунахад хамгийн түрүүнд түүнийг авч өгөх. За хүнд зүйл өргөж байгаа хүнд бол туслах гэх мэт. Ийм хариу үйлдэлүүд зоос олсон хүмүүсээс илүү түгээмэл гарч ирсэн байна. Тэгэхээр энэ туршилтаас харахаар эерэг сэтгэл хөдлөл мэдэрсэн хүмүүс асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг ирж хаах, зөв шийдвэр гаргах, бусдад туслах гэх мэтээр тэдний зан үйлд эерэг юм нөлөө үзүүлдэг болохыг бол олж харсан. За үүнтэй адилхан нэг туршилтыг бас хийсэн байна. Эмчнэр дээр өвчтөнд онж тавих гэж байгаа тодорхой тийм тооны эмчнэрт өвчтөнтэй уулзаж онж тавихаас өмнө тухайн эмчнэрт бол ууттай чихэр өгсөн байдаг. За ингэхэд ууттай чихэр авсан эмчнэр илүү оновчтой шийдвэр гаргаж өвчтөнд яаран дүгнэлт гаргахгүй байгаа нь бол ажиглагдчихсэн. За энэ мэтчлэн эерэг сэтгэл хөдлөл бол үүссэн даруйда хувийн үйл байдал, харилцаа, ажлын гүйцэтгэлүүд шууд нөлөө үзүүлдэг болохыг харж болж байна. За эерэг сэтгэл хөдлөл нь танин мэдхүн уян хатан байдал, бүтээлч байдлыг бий болгодог. Харин сөрөг сэтгэл хөдлөл нь асуудлаас зүгтах, няцах ийм зүйл рүү чиглүүлж идэг гэж үздэг. За тэгэхээр эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийн хүний амьдралын чанарт, үйл ажиллагааны үр дүнд ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг бол бид эндээс харж болно гэсэн үг. За мөн энэ эерэг сэтгэл хөдлөлтэй холбоотой томоохон судалгаанууд хийдэг энэ Барбара Фредриксон гэдэг эрдэмтэн байдаг. За энэ эрдэмтний хийсэн бас нэг туршилт байгаа.
За кинотеатрт эерэг таатай мэдрэмж төрүүлэх үс кино үзсэн хүмүүс. За нөгөө талд нь сөрөг таагүй мэдрэмж төрүүлэх үс кино үзсэн хүмүүсээ кино үзсний дараа тэднэр хүслийн жагсаалт бичүүлсэн. Тэгэнгүүт эерэг сэтгэл хөдлөлтөй хүмүүсийн хүслийн жагсаалт тэр таагүй сэтгэл хөдлөл бүхий кино үзсэн хүмүүсийнхээс хайгуу урт байсан байна л да. Илүү олон зүйлийг хүсэж бичсэн байна гэсэн. За энэ бүгдээс үзэхэд эерэг сэтгэл хөдлөл нь зөвхөн тухайн мөчид хүнийг таатай, сайн сайхан болгохоос гадна ирээдүйд хийх үеийн гүйцэтгэл хүний танин мэдхүйн чадвартаас шууд эерэг нөлөө үзүүлдэг болохыг харж байгаа. За та ирээдүгөө ер нь хэрхэн төсөөлж байгаа вэ гэж. За одоо шинэ байгаль цагуураар төсөөлөх юм бол нар ийсэн, цэлмэг тэнгэртэй дулаахан өдөр шиг төсөөлж гин үү? Аль эсвэл цасан бороо, цас шуурсан, шорон шуурхтай ийм бүрхэг өдрүүдээр төсөөлж гин үү гэж. Тэгэхээр энэ төсөөлөл бол ердөө төсөөлөл учраас та дуртайгаараа төсөөлж болно. Энэ төсөөлөлд бол одоо энэ хууль дүрм, энэ өнөөдрийн амьдралын нөхцөл байдал, хувь тавилан аль нь ч саад болохгүй. Тэгэхээр бид нар дуртайгаараа төсөөлж болно гэсэн. Тэгэхээр бидний төсөөлөл ямар байгаагаас шалтгаалж бидний сайн сайхан байдлаас шалтгаалдаг. Ирээдүйн талаарх төсөөлөл. Ирээдүгөө хэрхэн төсөөлснөөс бидний ирээдүйн одоо амьдралын хувь заяа гэж хэлэх юм уу тэр нэлээд одоо шалтгаалдаг гэж хэлэх гээд байна л да. Тэгэхээр ирээдүгөө илүү гэгээлгээр төсөөлж түүндээ итгэж чадвал олон давуу талыг танд авчирч ирэх болно гэж. Тэгэхээр сүүлийн 20 жилийн хугацаанд эерэг сэтгэл хөдлөлийн ач тусын талаар олон судалгаа шинжилгээнүүд хийгдэж зарим нь бол одоо амьдрал практикт одоо бүр батлагдаж, нотлогдож бас үр шимээ өгч байгаа. Тэгэхээр бид нар энэ талын мэдлэг мэдээлэл бас багтаагаас болж амьдралын хайрын сайхан цаг хугацаа өдөр хоногуудыг гуйнаглаж, гутарж, үзээ ядаж, зөөцөж, уурлаж, бухимдаж өнгөрүүлж байгаа нь бол бас их харамсалтай. Судлаачдын үзэж байгаагаар эерэг сэтгэл хөдлөлийг өөртөө бий болгосноор сөрөг таагүй сэтгэл хөдлөлийг огт мэдрэхгүй гэсэн үг биш. Таагүй мэдрэмжээ зохицуулж байгаа төвшнээс илүү аз жаргалтай болохын зэрэгцээ энэхүү эерэг сэтгэл хөдлөлийн мэдрэмж нь бидний одоо өдөр тутмын үйл ажиллагаа, танин мэдхүйн чадварт, ажлын гүйцэтгэлд, эрүүл мэндэд, насжилтанд маш их эерэг нөлөө үзүүлдэг гэж үзэж байна. За мөн одоо эерэг сэтгэл хөдлөл бол бидний мэдлийн хүрээг тэлж шинэ одоо тийм бүтээлж шинэ санааг бий болох боломжуудыг бас сэтгэл зүйд бий болгож өгч идэг. Гэхдээ яг хүнд одоо нөгөө хэцүү үеийг даван туулах, амьд үлдэх, аюулаас зайлсхийх юм богино хугацаанд асуудлыг даван туулахтай холбоотой туулахад бол энэ сөрөг сэтгэл хөдлөл бас тодорхой хэмжээнд маш чухал одоо нөлөө үзүүлдэг. Гэхдээ энэ сөрөг сэтгэл хөдлөлтөд удаан байх нь бол их сөрөг үр дагавартай. Эннээсээ богино хугацаанд гардаг. Амьдралын ердийн төр өдрөө хоног, ердийн цаг хугацаанууд бол эерэг сэтгэл хөдлөлийг өөртөө бий болгож сурах нь хамгийн их чухал юм байна. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг олох асуудал бас их чухал гэж одоо судлаачид бас үзэж байгаа. За сэтгэл санааны хувьд сайн сайхан байгаа хүмүүс сөрөг сэтгэл хөдлөл багатай байдаг бөгөөд бэрхшээлээс бас амархан гарч чаддаг гэж үздэг. За үүнийг бол уян хатан чанар гэж бас нэрлэдэг. Мөн эерэг сэтгэл хөдлөлийн удаан хугацаанд байрж аз жаргалтай цаг үеэ мэдэрч тогтоон барьж чаддаг байх явдал бас их чухал гэж байна. За эрүүл мэндийн хувьд бас ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг бас олон судалгаанууд байдаг. За тэндээс бас тодорхой жишээнүүдийг бас ярих гэж бодож байна. За Карнеги Меллон их сургуулийн доктор Шелдон Койн гэдэг одоо эрдэмтэн судалгаа хийсэн байдаг. Хүний одоо эерэг сэтгэл хөдлөл, за хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөө үзүүлж байна вэ гэж. За энэ судалгаа бол 3-7 хоногийн турш нийт 340 орчим юм судалгаанд хамрагдсан сайн дурын судлуулагчид дээр туршилт явуулсан. За ингэхдээ судлуулагчтай орой бүр утсаар холбогдож тухайн өдрийн турш мэдэрсэн эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлүүдийг 0-оос 4 оноогоор үнэлж дүгнэлтүүдийг гаргаж ирсэн. За тэгэхээр одоо тухайн өдөр утсаар тэр оролцогч руу холбогдоод өнөөдөр ямар шүү байваа, сэтгэл хөдлөлийн хувьд ямар байв, эерэг байв, сөрөг байв гэдгийг 0-оос 4 оноогоор үнэлээл ингээд тэмдэглэл хөтлөж ирсэн. За эхний удаагийн багц үнэлгээ хийсний дараа судлуулагчдын хамарт ханиад үүсэх вирусыг зориудаар тарьсан байдаг. За ингээд 5 хоногийн турш тэдний биеийн байдалд илэрх шинж тэмдгүүдийг ажиглаж тэмдэглэл хөтлсөн байна.
За ажиглалтын үр дүнд юу ажиглагдсан бэ гэхээр нийт судлуулагчид эмнэлзүүн шинжтэй ханиадны халдвар авсан байсан нийтдээ. За судлаач одоо Sheldon Cohen-ийн таамаглал бол өмнөх сэтгэл хөдлөлийн хэм маягийг үнэлэх судалгаагаар гэсэн үг тийм. Доогуур оноо авсан судлуулагчид өвчлөх магадлал илүү өндөртэй гэж одоо таамаглаж байсан. За мөн одоо ханиадны хүндрэл илэрх шинж тэмдэг зэргийг бас 0-4 оноогоор үнэлсэн. Ингээд судалгааны үр дүнгээс үзэхэд бол сөрөг сэтгэл хөдлөлийн хэм маяг өндөртэй хүмүүст ханиадны шинж тэмдэг эерэг сэтгэл хөдлөлийн хэм маяг өндөртэй хүмүүсээс илүү их байсан байгаа юм л да. Тэгэхээр сөрөг сэтгэл хөдлөлд амгаалж исэн өдөртөө ерөнхийдөө л нэг тийм уур уцаартай ч юм уу сөрөг сэтгэл хөдлөлд амгаалагдсан ийм хүмүүс бол ханиад хүрэх магадлал илүү өндөр байсан гэсэн санаа. Энэ туршилтаар бол батлагдсан байна. Эерэг сэтгэл хөдлөлтэй хүмүүс бол буцаад тэр ханиадны эдгэх одоо эдгэрэл явагдах хугацаач бас илүү хурдан байх гэсэн ийм туршилт бол явагдсан. Насанд хүрэгчдүүд бол жил дунджаар 2-4 удаа ханиад үрдэг, хүүхдүүд жил дунджаар 5-7 удаа ханиад үрдэг гэж үзэх юм бол одоо эерэг сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлэх замаар илүү их тийм сайн сэтгэл зүйн хувьд сайн сайхан байх, аз жаргалтай байх ийм байдлыг нэмэгдүүлэх замаар ханиад хүрэх одоо энэ эрсдлийг бууруулах боломжтой юм а гэж үзсэн байдаг энэ судалгаагаар бол. За тэгээ эерэг сэтгэл хөдлөлийн одоо ач тусыг бас тоомлоо та бүхэнд танилцуулъя гэж бодсон. Эерэг сэтгэл хөдлөл нь сөрөг сэтгэл хөдлөлийн хор нөлөөг бууруулдаг гэж нэгт. За эерэг сэтгэл хөдлөл нь сөрөг сэтгэлийн хор хөнөөлөөс зайлсхийх тусалдаг. За оновчтой гүйцэтгэлийн арга замаар сэтгэл зүйн хувьд тэр блоклогдсон бие барьсан хязгаарлагдмал байдлыг бол эерэг сэтгэл хөдлөл одоо тэрийг арилгаж өгч идэг. Тэгээ доктортой урт удаан хугацаанд эерэг сэтгэл хөдлөлтэй байснаар хүнийг үр дүнтэй ажиллах, бүтээлч байх, бусадтай үр дүнтэй харилцах боломжуудыг олгож өгч идэг. За тэр аз жаргалтай байдал тийм ээ, баяр баясгалтай энэ байдал, энэ мэдрэмж, энэ сэтгэл хөдлөл нь уур хилэнг. За өөдрөг үзэл нь тэр айдас төгшүүр, доромжллыг, сайн сайхан баяр баясгалтай байдал нь зовлон гүнгийг, хошин тэр мэдрэмжийн үзэн ядалтыг арилгах, өгөө болгох юм шидтэй байдаг гэж бас үздэг. Тиймээс сөрөг таагүй мэдрэмж төрвөл түүнийг эерэг таатай мэдрэмжээр солих, сайхан дурсамжаа санах, хайртай хин нэгнээ бодох, за сэтгэл хөдлөм үйл явдлын талаар эргцүүлэх зэргээр сөрөг мэдрэмжтэйгээ бид нар бас тэмцэж болох нэ гэсэн. За хоёрдугаарт нь бол эерэг сэтгэл хөдлөлд урам зориг төрүүлж идэг. Баяр баясгал, за итгэл найдвар, талархал, догтлол, хайр зэрэг эерэг сэтгэл хөдлөлүүд бол одоогийн болон ирээдүйн талаарх сайн сайхан байдлыг одоо мэдрэмжүүдийг төрүүлж өгч идэг. За ингэснээр амьдралд дуртай болохтой, утга учиртай болох, амьдрах урам зоригийг бол өндөгж идэм байна. За дараагаар нь 3 дугаар эерэг сэтгэл хөдлөл нь хүний тэр оюун ухааны чадварт нөлөө үзүүлж идэг. За сөрөг сэтгэл хөдлөлд авцснаар бид одоо тэр оюун ухааны хувьд хязгаарлагдмал хаалттай байдалд ордог. Яг тэгэхээр сөрөг сэтгэл хөдлөл буюу тэр уурлах, үзий ядах үед хүний тархинд тэр амигдала буюу одоо сөрөг сэтгэл хөдлөлийг илүү их удирддаг гэсэн үг л. Тэр идэвхжчихээр тархины бүхий л хэсгийг хяналтанд авчдаг. Тэгэхээр тэнд тоо боддог, хэл сурдаг, хүний ухамсарт тархийг ч гэсэн хяналтанд авчдаг гэсэн үг л. Тэгэхээр хүн илүү одоо тийм чөлөөтэй бодож сэтгэж илүү бүтээлчээр ажиллах энэ чадваруудаа алдаж эхэлдэг. Сөрөг сэтгэл хөдлөлд автчихлаа. Тэгэхээр бол хүн өөрийгөө илүү аз жаргалтай ч юм уу, тайван ч юм уу байлгаснаар илүү оновчтой шийдвэр гаргах, асуудлыг олон талаас нь харж үр дүнтэй шийдвэрлэх, оюун ухааны хувьд бол уян хатан байхын боломжийг бүрдүүлж өгч. За дараагаар нь сэтгэл хөдлөл бол бидний эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлдэг. Түрүүн одоо яриг дээр бас жишээнүүд өрдөгдсөн тийм ээ. Уур хилэн ч юм уу, айдас төгшүүр, санаа зовнил гэдэг энэ одоо сөрөг сэтгэл хөдлөлүүд бидний эрүүл мэндэд муугар нөлөөлж идэг. Цусны даралтыг нэмэгдүүлж идэг, стрессийн гормонууд тэр кортизолыг ялгаруулж идэг. Харин одоо эерэг сэтгэл хөдлөлтэй байх нь бол бие махбодын хувьд тэнцвэртэй, эрүүл сарвал байхад маш чухал дэмжлэг үзүүлж. За эерэг сэтгэл хөдлөлс хүний одоо тэр сайн сайхан ирээдүйг бас бүтээж өгдөг. Хэсэгхэн зурч гэсэн мэдэрсэн тэр эерэг мэдрэмжүүд хоримтлагдаж хүний сэтгэл зүйн хувьд нөөц, сэтгэл зүйн нөөц болж өгдөг. Хүч чадлыг хоримтлуулж идэг гэсэн үг л дээ. Тэгэхээр маргааш нөгөөдөр ч юм уу хэд хоногийн дараа, хэдэн сарын дараа илүү аз жаргалтай амьдрах нөөц боломжийг л хүн өөртөө хоримтлуулж ийн гэсэн үг. Өнөөдөр аз жаргалтай байснаар. Эерэг сэтгэл хөдлөл бол нэг тийм үржүүлэхийн хөрд шиг гэж байгаа юм л да.
За мөн сүүлд нь бол бас нэг ач холбогдол нь хүмүүс хоорондын харилцаа холбоог сайжруулж идэх эерэг сэтгэл хөдлөл. Бусдад аз жаргал, баяр баясгал, өөдрөг байдлаар харилцдаг. Цаашдын тэр харилцаа урт удаан хугацаанд үргэлжлэх, бат бэх байх боломжийг бас бүрдүүлж өгдөг. Бусдын сэтгэл санааг хуваалцахын боломжийг бас олгож өгдөг. Бусдын сэтгэл санааг хуваалцах боломж олгосноор нөгөө хүн танд илүү их татагдах боломжийг олгодог. За мөн эерэг сэтгэл хөдлөл нь бүтээлч байдлыг бас нэмэгдүүлж идэг. За илүү тэнцвэртэй ийм сэтгэл зүйтэй байснаар эерэг сэтгэл хөдлөлийг бий болгосноор хувь хүмүүс сорилт бэрхшээлийг илүү даван туулж, урам зориг хадгалж, гүйцэтгэлээ сайжруулах. Хувийн болон мэргэжлийн ажил мэргэжлийнхээ тэр зорилгот хүрэх энэ боломжийг нэмэгдүүлж өгдөг. За мөн эерэг сэтгэл хөдлөл нь хамгийн сүүлд энэ биеийн хүчийг нэмэгдүүлдэг. Хүмүүс аз жаргалтай байх тусмаа биеийн хүчний гүйцэтгэл нэмэгдэж идэг. Энэ нь ямар нэгэн спортоор тууштай хичээллэх сонирхлыг нэмэгдүүлж, түүндээ амжилт гаргах сэтгэл зүйн нөхцөлийг бүрдүүлж. Тэгэхээр эерэг сэтгэл хөдлөл хүний сэтгэл зүйн нөөцийг бүрдүүлэхээс гадна биеийн нөөцийг ч гэсэн бий болгож өгч идэг. Тэгэхээр судалгааны баримтуудад эерэг сэтгэл хөдлөлийн дээрх энэ ашиг тусыг болвол нэлээд түгээмэл урьдсан байдаг. Тэгэхээр бид нар бол төдийлөн анзаардаггүй хэрнээ өдөр тутмын бол амьдралын ерөнхий чанар шууд нөлөө үзүүлдэг. Сэтгэл зүйн байдлын төлөв байдлын ашиг тусын тухай тодорхой ойлголтыг авсан болов уу гэж бодож байна. За ингээд та бүхэн аль болох өөртөө эерэг сэтгэл хөдлөлийг бий болгохыг хичээгээрэй. Тэгвэл амьдрал бас андаа сайн сайхан болох нөхцөл бүрдэх юм байна гэсэн. За ингээд дараагийн дугаараар ирэх уулзтлаа. Түр баяртай.